За өнөөдөр засгийн газрын хуралдаанаар илүү бүтэн Монгол хөтөлбөрийг батлууллаа. Илүү бүтэн Монгол хөтөлбөр нь өөрөө 4 зорилт 31 үйл ажиллагааны хүрээнд 2017-оос 2020 онд явуулах ийм том цогц хөтөлбөр гарч байгаа. Монгол улс засгийн газар өнөөдөр илүү бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө оруулсан. Энэ хөтөлбөрт орсон ёсоор өнөөдөр энэ батлагдж байгаа нь Монголын эрүүл мэндийн салбарт ялангуяа одоо илэгний C вирусыг өвчсөн иргэдийн маань амьдрах чадвар, за мөн одоо эмчилгээний зардал эрт илрүүлгийнхаа үедээ хэрэгжих ийм нөхцөл боломж бүрдэж байгаа. Нийт хүн амын дундах халдвар төвчин ялангуяа одоо ВЦ вирусын асуудал бид одоо 1960-70 оны үеийн асуудал өнөөдөр хадгалагдсан хүмүүс байна. Маш хүн дээр өвчилж нийт нас баралтын маань 15%-ийг илэгний ямар нэгэн өвчнөөс болж нас барж байгаа ийм тохиолдол гарч байгаа учраас энэ хөтөлбөрийг бол зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас бид нар одоо энэ хөтөлбөрийнхаа хэрэгжилтийг энэ оны 5 сарын 1-ээс эхэлж бүх улс орон даяар маш эрчимтэй хэрэгжүүлж төлөвлөд байна.